Сайн бацгаана уу бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ англи хэлний эрсдлийн ерхий шалгалтын 2019 оны A хөлбөрийн 2 дугаар хэсгийн тайлбарыг хамтдаа үздэцгээе. За энэхүү хичээлийг Эрдэнэ тэм сургалтын төвийн багш, англи хэлний багш Уган миний би танилцуулж байна. За бүгдээрээ 1-р хэсгийн 3 дугаар даалгавар буюу communication харилцан ярианы хэсгийг үздэцгээе. За заавар нь choose the correct question that goes with the answers. За хариулттай тохирох зөв асуултуудыг болоорой. 5 даалгавар байгаа. Тус бүр нь 2 оноо. Нийт 10 оноо төсөл болж байна. Окей. За бүгдээ хариултыг уншъя. He is a bit like his father, sociable and friendly. Тэр аавтайгаа баг зэрэг төстэй гэж байна. За тэгвэл 5 секунд явлаа. За та нар энэ секунд явж байгаа хооронд зөв хариулт олно гэсэн үг шүү юмсаа. За аавтаа нэлийн төстэй нийтж нөхөрсөг гэдгийг үзвээс И хөлбөр зөв бахнэ. За одоо бүгдээ 29 дахь тест рүү орцгоё. It's about 82 square meters. За ойролцоогоор 82 м2 гэж байна. За 5 секунд явлаа. Зөв хариулт нь D бахнэ. За тухайн өгүүлбэрийн байрны хэмжээг илэрхийлсэн утгатай учраас байр чи хэр том бай гэдэг хариулт нь зөв бахнэ. За одоо бүгдээ 30-ыг үздэцгээе. Quite casual, she's not keen on formal clothes. Нилийн энгийн тэр албаны хувцсанд тийм авир дуртай биш ээ гэж. За окей. За зөв хариулт нь И бахнэ. What kind of clothes does Anne wear? За Anne ямар хувцас өмсдөг вэ гэсэн асуулт байна. За we are fine, thanks. Бид нэр сайн баярлалаа. За зөв хариулт нь B бахнэ. За заримынх нь хугацаанд наана цаана яваад байгаа шүү юмс. За бүгдээр 32-ыг харъя. Plastic and steel. За юугаар хийсэн бэ гэж. За тийм юмар хийсэн, ийм юмар хийсэн гэхдээ be made of, be made from гэж хоёроор хэлдэг. Be made of гэдэг нь материал нь хэвээрээ байгаа тохиолдолд, за be made from гэдэг нь болохоор материалын төлөв байдлаа өөрчилсөн, харагдах төлөв байдлаа өөрчилсөн байгаа тохиолдолд хэлнэ. За бүгдээр одоо 1-р хэсгийн 4-р даалгавар буюу унших даалгаврыг үздэцгээе. Ойролцоогоор 20 минут хийстэй. За энэхүү хичээлийн линк доор нь тайлбар хэсэгт нь багш нь 2019 оны A хөлбөрийг татах линкийг оруулчихна. Та нар тэгэхээр уншихаа тайван уншаарай. Бичлэгээс уншихаар жоох хэцүү байх учраас багш нь шууд гүйлгэж байгаа гэсэн үг шүү. За шууд тайлбар руу орж ийн гэсэн үг. За 33 дугаар асуулт. За эхийн дагуу бол уулын горил нь за зөвхөн 2хан газар амьдардаг гэж. За энэ C хөлбөр шүү. 33-ийн C. За хаана байгаа вэ гэхээр за дараах хөлбөрүүдийг тодруулаад дахиад уншаад үзээрэй. За нийт 600 горил 285 миль газар амьдардаг гэж. 300 нь Вирэнгү уулын хүндэд жижигхэн ойд амьдардаг бол нөгөө 300 нь Угандагийн ойд амьдардаг. Инхээр 2 газар амьдардаг нь зөв бахнэ. Тэгэж үлдсэн хариултуудыг хасгаар угаасаа буруу байгаа. Тэгэхээр хасаад үзэхээр саний хариулт байгаа шүү. За 34. The author was under impression that gorillas за зохиолч гориллануудыг тэгж боддог байсан гэж байна. За энэ тэгэхээр дэлгүүр үг нөхнэ. За тэгэхээр E буюу were aggressive гэсэн хариулт авахнэ. Impression гэдэг нь сэтгэл гэсэн үг. Aggressive гэхээр төрөмгийн тогшин ууртай гэсэн үг ээ. Тэгэхээр fierce and savage гэдэг нь өөрөө дэлгүүр үг юм. За тэр нь aggressive гэдэгтэйгээ ижилхэн утгатай авахнэ. За ихтер хаана байгааг харцгаая.
За ийм өгүүлбэр дээр байгаа хнэ. За 35. Carl Achille гэж хүн яасан бэ гэж байна. За өөрийнх нь нэрийн төлхөр өгнө болж байна. За гориллыг хамгаалахад тусалсан гинэ. За establish гэдэг нь байгуулах гэсэн. За өгүүлбэр нь болохоор Carl Achille of the American National Natural History Museum encouraged Belgium to establish Africa's first national park гэж байна. Өгүүлбэрс үзэхэд тусалсан гэсэн утгатай нь илүү тохиромжтой байх нэ. За ихтер хаана байгааг харцгаая. За дараач асуулт. Between 1960 and 1981. За 1960-аас 81 оны хооронд маш олон горил үхсэн гэсэн арилтан зүг байна. За энэ дэлгүүр өгнүүд нь байна. За окей. За энэний болохоор маш хөлөөр өгсөн. Та бүхэн харсан бахаа гэж бодож байна. За 37. The Wildlife Conservation Society in New York. За Нью-Йорк дахь зэрлэг аав амьтдыг хамгаалах нийгэмлэг нь яасан бэ? Encouraged people to go and see the mountain gorilla. За уулын гориллуудыг очиод үзхийг санал болгосон. Илүү дэмжиж өгсөн гэж байна. За эндээс төр өгнүүд нь хамбал survive гэсэн үг амьд үлдэх. Гэсэн үг байна. За ихтер хаана байна харцгаая. За яг энэ хэсэгт байгаа гэсэн үг. За Нью-Йоркийн зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг нь гориллийн аялал жуулчлалыг хөгжүүлсэн ба эхлүүлсэн ба энэ Рвандад зориулсан боловсролын хөтөлбөр юм аа. Энэ горилла болон тэдгээрийн амьдрах орчин устж байгааг хүмүүс таниулах зорилготой. За тэгээд за гориллануудыг одоо сургаад тэгээ хүмүүс үзэхэд одоо тухтаа болгосон. Тэгээд жуулчд ирж үзээд гориллануудыг үзээд ерөнхийдөө маш хэмжээний мөнгө төлсөн гэсэн. Тэгээд үүнээсээ Рванда үндэстэн нь болохоор ашиг хийсэн. Энэ тэгээд жишг тийм байгаль хамгаалах үндэстэн болсон гэсэн үг байна. За ит гэдэг төлөөний үг. Дөрөвдүгээр доолморт байгаа төлөөний үг ямар учиртай вэ? Утгатай. За Рванда гэдэг үгний төвчлөл юм бахаа. За окей. За окей. За тэгвэл харцгаая. Бүгдээрээ ит гэдэг төлөөний үг олж таа. За энэс өмнө байгаа төлөөний үгээс ганц тоотыг нь олно гэсэн. За тэгвэл яг энэ өгүүлбэрийг унших юм бол за жуулчд гориллад үзэх маш хэмжээний мөнгө төлсөн. Тэгээд Рвандачууд өмнөөс ашиг хийсэн. Тэгээд энэ одоо байгаль хамгаалах, одоо амьтан хамгаалах тийм жишг үндэстэн болжээ гэж. За тэгэхээр энэ гэдэг нь болохоор Рвандачууд хэлж байгаа учраас саяны хариулт нь зөвөө гэсэн. За 39. Why do Rwandans depend on gorillas? За яагаад Рвандачууд одоо гориллуудад найдаад байдаг болсон юм бэ? Юу яагаад хамааралтай болчих вэ гэж. За энэ болохоор эдийн засгийн шалтгааны улмаас хамааралтай болжээ. За яагаад гэсэн чинь Рвандачуудад гориллийн тэр татаж олж ирж байгаа мөнгө нь хэрэгтэй байсан учраас хэрэгтэй гэж байна. Гориллууд хамгаалалт хэрэгтэй. Тэгээд Рвандачууд мөнгө нь хэрэгтэй учраас гэж байна. За ихтер хаана байгааг харцгаая. За энд байх нь. За 40-дгээр асуулт нь даалгавар нь gorillas fight. За гориллууд зодтолдог гэж байна. Хизээ зодтолдог вэ гэхээр зодлохоос аргагүй зодтолдог гинэ. За tough гэдэг нь хатуу ширэн гэсэн үг. Тэд нэр окей. Tough гэдэг нь хатуу ширэн гэсэн үг. Тэд нэр зодлохоор бол үнэхээр сайн шалтгаантай гэж л зодтолдог гэсэн утгатай байна. За энэ дээр байгаа хэн. За одоо бүгдээ 2 дугаар хэсэг рүү орцгоё. 2 дугаар хэсэг дээр match the beginnings of the sentence A to E with the appropriate endings. За AS E хүртэлх
өгүүлбэрийн эхлэлүүдийг 1-6 хүртэл тохирох одоо төгсгөлүүдтэй холбоорой. 1 илүү 2 дугаар багт 1 илүү төгсгөл байгаа шүү. 5 70-аар тус бүр 1 оноотой гэж байна. За энийг шууд явуулсан дээр хаа гэж байна. За B-ийн 4, A-ийн 3, C-ийн 6, D-ийн 1, E-ийн 5. Байна. За эндээс бас хараарай юмсаа. За одоо бүгдээрээ 2-2 хязгаая. Choose an appropriate answer for each question. За асуулт болгоод тохиромжтой хариултыг болгоорой гэж байна. За нэг хариулт илүү байгаа шүү. 2 дугаар багт байгаа гэж байна. 5 70-аар бас бүр 1 оноо. За зөв хариултыг шууд харуулъя. За A-ийн 2, B-ийн 3, C-ийн 1, D-ийн 5, E-ийн 6. За ахийг уншаад A-ээс бүртэх хоосон зайд 1-6 хүртэл тэмдэг нэрээс оруулаарай. За нэг тэмдэг нэр илүү байгаа гэдгийг санаж байгаарай. 5 70-аар тус бүр 1 оноо. За trust гэдэг үг байгаа учраас responsible гэдэг үг нь зөвөө гэсэн. За энэ дээр болохоор яаж байгаа юм гэхээр you can always trust them to do what you want ask them to do. За тэднээс ямар нэгэн гуйхаар бол үргэлж найдаж болно гэж. Тэгэхээр тэд нар ямар вэ гэхээр хариуцлагатай хүмүүс ах нэ. Responsible гэдэг нь хариуцлагатай гэсэн. За дараачих нь. Үзье. Make decisions quickly. Маш хурдан шийдвэр гаргадаг. Тэгэхээр ерөнхийдөө шийдэмгий гэсэн үг нь зөв байх нэ. Decisive гэсэн үг гэдэг. За тэгвэл 2-3 дээр одоо зөв хариултыг хацгаая. За бусдад юу хийх заах туртай буюу босс буюу дээрлэх үү, даргарах уу гэсэн утгатай хариулт нь зөв байх нэ. За дараагийн асуултыг үзцгээе. За дээр work very hard маш их шаргоо ажилладаг гэсэн үг байна. Тэгээд олон нийтийн зэрэг ажил арга хэмжээнд оролцох туртай гэж байна. Арга хэмжээнд оролцох туртай. Тэгэхээр энэ нь energetic байх нэ. За 2-3. За ambitious гэдэг үг нь өөрөө хүсэл эрмэлзэлтэй гэсэн. Амьдралд одоо нэг энэ дээр амжилттай авах хүсэлтэй гэхээр ижлэх утгатай байна. За 2-4. Read the following projections about the future population of Australia. Then choose the correct ending for each sentence. There is one extra ending in column 2. За дараах одоо таамаглалыг одоо Австралийн хүн амын таамаглалыг үзээд за зөв төгсгөлүүдийг сонгоорой өгүүлбэр болгоод. За тэгээд нэг илүү 2 дугаар баган дээр нэг илүү төгсгөл байгаа гэдгийг санаарай гэж байна. За ийм их байгаа та бүхэн татгаар оруулах учраас өөрсдөө хараарай юмсаа. За би одоо шууд тариг нь гаргачихё. За энэ A-ийн 2, C-ийн 3, D-ийн 3, E-ийн 5 байх нэ. Okay, thanks for paying attention. За бүгдэнд анхаарал хандуулсан явдал баярлалаа. Хичээл сурлагт нь амжилт хүсье.